Сайн байцгааны үзэгчдээ үзэгч та бүхэн амралтын өглөөгөө айдахтай сайхан эхлүүлж гинэ үү. Бямбгараг бүрийн өглөө үзэгч та бүхэнд хүргэж заншсан соёл урлагийн онцлог мэдээлэл нэвтрүүлгийнхээ шинэ жилийн анхны дугаарыг бид үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаараа бид үндэсний дуугийн эрдмийн чуулгаас үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Ингээд зочдоо танилцуулъя. Үндэсний дуугийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Гамболд, үндэсний дуугийн эрдмийн чуулгын маркетингийн албаны дарга Нямсүр нарыг бид энэ удаагийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад байна. Та бүхэнд шинэ өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд шинэ өглөөний мэнд хүргэе. За ингээд шинэ он гараад бас удаагүй байна. Мэдээж хэрэг бид соёл урлагийн онцлог мэдээлэл нэвтрүүлгээ өнгөрсөн 10 дугаар сараас эхэлж одоо Бямбгараг болгон үзэгчтэй хүргэж одоо сурсан байгаа. Соёл урлагийн мэдээлэл нэвтрүүлэг маань одоо 2 жил гарын хугацаанд ажлын өдөр бүхэн үзэгчдэд хүрээд ер нь үзэгчд маань сайн мэддэг болсон байгаа. Тэгэхээр соёл урлагийн мэдээлэл нэвтрүүлгээрээ бид одоо мэргэжлийн урлагийн байгууллагууд ер нь одоо Монголын урлаг соёлын ертөнцид болж байгаа бүхий л үйл явдлуудыг одоо үзэгчдэд танин мэдхийн талаас нь ер нь үзэр үйлчлэгээний хуваар талаас нь одоо бүх талаас нь одоо үзэгчдэд хүргэж байдаг. Харин онцлог мэдээлэлээрээ бид одоо тухайн байгууллагын үзэр үйлчлэгээ, тухайн жилийн юм уу эсвэл тухайн 7 хоногийн ингээд тоглолтуудын талаар үзэр үйлчлэгээний талаар онцлог мэдээлдэг байгаа. Энэ удаа бид шинэ оны эхний дугаар учраас үндэсний дуугийн эрдмийн чуулгын бас шинэ он гараад шинэ уран бүтээлийн төлөвлөгөөт ажилд орж байгаа гэх тийм учраас шинэ уран бүтээлийн талаар ярилцъя хэмээн та бүхэндээ хүрсэн юм аа. Тэгэхээр 2 оны зааг дээр мэдээж монголчууд маань хуучин оноо дүгнэж, шинэ оноо төлөвлөж бас ярилцдаг сайхан уламжлалтай ард түмэн. Тэгэхээр он гараад удаагүй байгаа учраас бас 2012 он маань Монголын урлаг соёлын ертөнцийн хувьд бас нэлээд амжилт бүтээл, уран бүтээлээр дүүрэн өнгөрсөн гэж дүгнэгдэж байгаа. Яг танай чуулгын хувьд 2012 он маань ямархуу уран бүтээлтэй өнгөрөв, шинэ уран бүтээл, онцлог уран бүтээлүүд юу байв? Энэ талаар бас үзэгчдэд нэг эхлээд мэдээлсэн зүг баг тийм ээ. За үндэсний дуугийн эрдмийн чуулга маань 2012 онд бол одоо уран бүтээлийн хамгийн их өргөн одоо ургац сайтай жил байлаа гэж дүгнж болохоор байгаа. Ягаад гэвэл сүүлийн одоо 2006-оос хойш жилүүдээс бол хамгийн их одоо уран бүтээлийн ариун ургацтай жил болж өнгөрсөн гэж бид дүгнэж байна. Энэ жил өнгөрсөн жилийн одоо хамгийн онцлог үйл явдал бол одоо үндэсний дуугийн эрдмийн чуулгын одоо үндэсний хөгжмийн их найрал гэж байдаг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэ том найрал хөгжим маань үүсэн байгуулагдсанаас хойш 50 гаруй жил болсон. Тэгээд 50 жилийн хойг өнгөрсөн жилийн турш цуурлын арга хэмжээнүүдээр одоо тэмдэглэж өнгөрүүлсэн маань манай өнгөрсөн оны уран бүтээлийн хамгийн том одоо хэсэг нь байлаа. За дараагийн нэг хэсэг бол одоо үндэсний дуугийн эрдмийн чуулгын нийт уран бүтээлчд буюу одоо 200 гаруй хүний бүрэлдэхүүн маань Монгол төрийн одоо хүндэтгэлийн тоглолт буюу 7 сарын 10-ны өдрийн одоо төрийн хүндэтгэлийн тоглолтын гол нураг үндэсний дуугийн эрдмийн чуулган маань нуруунд дээр үрж авч гарлаа. За мэдээж тэгээд гадаад одоо орнуудтай хамтарсан тоглолтуудыг бас ялангуяа Солонгосын үндэсний урлагийн театрынхантай хамтарсан тоглолтууд, харилцан айлчилсан тоглолтуудыг бас хийсэн байна. За дээрэс нь эзэн Чингис хааныхаа ойд зориулсан Алтан уураг гээд 1996 онд тавигдчихсан одоо бүжгэн жүжигээ энэ жил сэргээж амжилттай тавилаа. За дээрэс нь үндэсний дуугийн эрдмийн чуулга маань анхныхаа одоо бие даасан клипийг өөрсдөө хийж үзэгч түмэнд хүргэлээ. Гэх мэтлэнгийн олон сайхан одоо уран бүтээлийн амжилтуудаар өнгөрсөн хоног бид одоо үдэж байна. За дээрэс нь одоо хүннүүгийн тухай салхины дүүл хэмээх манай найруулагч Болдын маань тавилтаар хийж байгаа концерт маань бас орон сайхныгаа зөвлөдөд ондоо багтаж хүлээлгэж өгсөн байх жишээтэй. Гэх мэтлэн олон сайхан ажлуудын ардд бид гарсан байна. Үндэсний хөгжмийн их найрлалын 50 жилийн одоо тохиосон их тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн он өнгөрсөн. Тэгэхээр энэ он ажлын одоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бидэнд их олон цуврал үйл ажиллагаануудыг зохион байгуулсны нэг нь харахгүй тал нутгийн арираа нэртэй энэ тоглолтууд маань болсон. Тэгэхээр үндэсний дуугийн эрдмийн чуулгын гадаад харилцааг одоо өргөжүүлэх одоо гадаад зах зээлэд хэлэх үүднээсээ бид нар бас энэ манай уран бүтээлчид бол дэлхийд одоо нэр төрөө гайхуулж явдаг одоо Монгол улсынхаа нэр төрийг өргөж явдаг ийм сайхан уран бүтээлчтэй ийм байгууллага байгаа. Тэгэхээр ер нь юуны бүгд найрамдах Солонгос улсын үндэсний театртай бид нар бол гадаад харилцаагаа хөгжүүлэх зорилгоор эднэртэй одоо гэрээ байгуулад бид
бид нэр хамтын ажиллагааны хүрээнд үндэсний театрын 12 уран бүтээлч манай Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэж 8 сарын 10-ны өдөр одоо манай чуулга дээр тоглосон байгаа. Тэгээд 7 хоногийн хугацаанд бэлтгэл сургалтаа хамтдаа хийсэн. Тэгээд үндэсний хөгжмөөр маань үнэхээр бахархсан уран бүтээлчтэй манай уран бүтээлчдэр бахархсан үнэхээр их сайхан ажиллагаа болсон юм байгаа Улаанбаатар хотын зохион байгуулалт. Тэгээд бид нэр 7 сарынхаа сүүл 8 сарын ихээр бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо хийсэн тоглолтыг маань одоо 7 сарын 31, 8 сарын 1-ний өдөр одоо 2 өдөр Солонгос үзэгчд маань нэг 800 гаруй үзэгч үзсэн. Тэгээд тэр үзэгчдийн сэтгэл бол маш их өндөр байсан. Тэгээд тэрэн дундаа ялангуяа манай одоо дэлхийд алдар цугаа гайхуулж аваа энэ сайхан уран бүтээлчдэр маань зүгээр огт танихгүй Солонгос хүн хүртлээ тэр уран бүтээлийн Америкт үзсэн хүн хүртлээ Солонгосод ирж үзэж манай тоглолтыг бол үнэхээр бахархаж байсан. Ялангуяа ардын жүжигчин манай Батсайхан морин хуурч Батсайхан ахаар манаас их бахархаж бүр тоглолтог уран бүтээлүүдийн хүртлээ Монгол аялгаагаар нэрлж хэлжсэн их бахархалтай байсан. Тэгээд цаашдаа ч гэсэн манай энэ хоёр их театрын уран бүтээлчид маань ер нь жил болгон ингэж солилцож бие биенийхээ театрт ирж тоглох ийм сайхан ажлын маань эхлэл болсон юм аа. Гадаад хамтын ажиллагааны бас үндэс суур тавигдаж өгсөн гэж ойлгож болох нь тийм ээ. За тэгэхээр 2012 он маань чуулганы хувьд маань уран бүтээл сайхан ариунтай байлаа. 13 он гараад тун удаагүй байна. Тэгэхээр шинэ оны төлөвлөгөөт уран бүтээлүүд юу байна? Яг чуулгын одоо тайзнаа шинээр тавигдах гэж байгаа анхны бүтээл бас хизээ байх уу? Ямар бүтээл байх уу? Ер нь шинэ оны төлөвлөгөөт уран бүтээлүүдийн талаар бас найруулагч маань танилцуулах болоо тийм ээ. 2013 онд үндэсний дуучин эрдэмтэн чуулган тайзнаа нэлээд хэдэн шинэ уран бүтээлүүд тавигдана. За хамгийн түрүүнд манай 1-р улиралд буюу 1-р сард маань бол үндэсний дуучин эрдэмтэн чуулган одоо концертууд ялангуяа нүүдэлчтэй аялгау одоо Монгол үжигийн гайхамшиг гэх мэтийн тоглолтууд маань явагдана. За Монгол үжигийн гайхамшиг маань бол дан одоо ардын 100-ны манлаа бүжиг дэглэж ардын жүжигчин төрийн шагналт сэвжтийн бүжгүүд одоо төрийн сорилт урлагийн хавь зүтгэлтэн Сүхбаатарын бүжгүүд гэх мэтлэн үндэсний дуучин эрдэмтэн чуулгын брэнд болсон бүжгүүдээс бүрдсэн сайхан бүжгийн концерт болно. За дээрээс нь найруулагч болд маань тавьсан шинэхэн одоо уран бүтээл буюу одоо салхины дүүл хэмээх хүмүүгийн үеийн одоо соёл урлагийн дээжээс дээжлэн авсан тийм концертын хэлбэртэй зохиомжтой концерт маань 2-р сарын эхний өдрүүдэд тоглогдчихжээ тий. За тэгээд дээрэс нь үндэсний дуучин эрдэмтэн чуулгын жил болгон цагаан сарын баяр зориулсан ахмадуудаа зориулж тоглодог одоо концертууд бас тоглогдно. За дээрэс нь шинээр тавигдах уран бүтээлүүд бас араасаа сургуультанд орж эхэлнэ. За төрийн ажнаа гэдэг одоо хүлэг сайн мордын тухай уран бүтээл бол одоо манай уран бүтээлийн төлөвлөгөөнд орсон явж байна. За энэ уран бүтээлийн маань одоо цомлыг төрийн сорилт ардын уран зохиолч Бавгийн лав сонгой маань бичиж байна. За манай үндэсний дуучин эрдэмтэн чуулгын ерөнхий бүжиг дэглэгч Баярбаатар энэхүү зохиомжт бүжиг жүжигийг одоо бүжиг концертыг найруулахаар одоо бэлтгэл ажилдаа орж байгаа жишээтэй. За энэхүү уран бүтээлийг бид нэр эхний 2-р улирал 1-2-р улиралдаа багтааж бид нар тавихаар ерөнхийдөө төлөвлөсөн байна. За мэдээж тэгээд жил болгон уламжлал болон явагддаг гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан 6 сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл явдаг Монгол улс дэлхийд гайхагдсан Монгол урлаг гэдэг тоглолт маань бас уламжлалсаараа өдөр болгон тоглогдно. За 7 дугаар сарын 15-наас хойш бид ерөнхийдөө үндэсний дуучин эрдэмтэн чуулгын бодлогот би одоо хүүхэд залуучууд зориулсан уран бүтээлийг бас төлхөө бид нар хийх зорилготой засгийн газрын одоо хүүхдийн уран бүтээлийг дэмжих төлөвлөгөөнд орсон ч байдаг. Энэ бодлогын үүднээс бид нар бас шинэ хүүхдийн уран бүтээл тавихаар төлөвлөж байгаа. Энэ нь одоо Монгол ардын үлгэр буюу цуутын цагаач үлгэрээс сэтүүлсэн эзний олсон эрх цагаан унаг гэдэг хүүхдийн дуулал бүжигмжийг бас хийхээр төлөвлөгдсөн. Одоо бэлтгэл ажилдаа орсон явж байна. Энэ 7 сарын 15-наас эхлэн яг одоо үндсэн сургуультанд орж эхлээд 10 дугаар сард бид тавихаар бас төлөвлөсөн байна. Гэх мэтлэн олон төлөвлөгөөт ажлууд байна. За мэдээж хөдөө орон нутагт ялангуяа үндэсний дуучин эрдэмтэн чуулгын уран бүтээлийг хүлээн одоо үзхийг хүлээж байдаг үзэгч түмэн маань их байдаг. Энэ утгаараа бид бас тодорхой хэмжээгээр бид нар бас нөгөө одоо дөрвөн бүсчилсэн хэлбэрээр одоо үндэсний дуучин эрдэмтэн чуулган маань одоо аймагуудаар хөдөө орон нутгуудаар явж тоглохоор ерөнхийдөө төлөвлөж байгаа. За тэгээд аль бүс рүүгээ эхэлж явах нь одоохондоо тодорхой шин. Ерөнхийдөө бол энэ жил ямар ч байсан хөдөө орон нутгийн үзэгч түмэндээ бол үндэсний дуучин эрдэмтэн чуулгын уран бүтээлийг өргөхөөр бид зорих болно гэж
харагдаж байна. Түүнээс гадна бас манай үндэсний төв бүжгийн эрдмийн чуулгын одоо яг урын сонд байдаг бид нэр уран бүтээлүүдээсээ хүүхдэд сурагчдаа одоо насны онцлогтон тохируулж бид нар бас хүргэх ийм томоохон ажлыг бас зохион байгуулсан юм байгаа. Тэгэхээр нэг сард гол нь бидний бас зорилттой зах зээл маань одоо яг маркетингийнхаа хувьд бол зорилттой зах зээлээ бид нар сурагчдын амралтанд зориулж бас энэ тоглолтуудаа бэлтгэж одоо хүргэх гэж байгаамаа. Тэгээд нүүдэлчдийн аялгау тоглолтыг бол дунд болон ахлах ангийнхандаа зориулж бид нэр хүргэнэ. Тэгэхдээ манай үндэсний төв бүжгийн эрдмийн хэмээх одоо эрдмийн тодтголынхаа хүүднээс бид нар бас үндэсний урлагийнхаа талаар энэ тоглолтынхаа яг өмнө манай найруулагч маань мөн уран сайхны өдрөдөгч маань тэр ингэж сургалтуудыг зохион байгуулж энэ танин мэдхийн ойлголт мэдлэгийг бас дээшлүүлэх зорилгоор ингээ хүүхдүүдтэй бас хандсан тийм хөргөд сургалтуудыг зохион байгуулах юм байна. Тэгээд ер нь байгууллага хамт олон сургууль, ялангуяа ерөнхий боловсролын сургууль, хувийн дунд сургууль, гэрчлэгийн сургуулиудын маань бас одоо удирдлагууд бидний бас энэ нэвтрүүлгийг үзэж суугаа бол бид нартэй одоо үндэсний төв бүжгийн эрдмийн чуулгын маркетингийн албатай холбоо тогтоож жил бүр одоо өөрснөө нөгөө ажлынхаа төлөвлөгөөнд бас хүүхдүүдийнхаа энэ одоо манай уран сангийн тоглолтуудаа сонгож ирж одоо манай тоглолтыг захиалах боломжтой байгаамаа гэдгийг бас дуулгамаар байна. Тэгэхээр эндээс бас нэг зүйлийг тодруулмаар санагдлаа л да. Мэдээж хэрэг одоо хүүхдэд үзэгчдийн урлагийн боловсрал гэж ярьдаг, хүүхдүүдийг багаас нь урлагаар хүмүүжүүлэе гэж ярьдаг. Ярихдаа бас ихэвчлэн сонгодог урлаг гэж их яриад идэг. Бүр сонгодог урлаг гэж ярих нь зөв. Гэхдээ Монгол хүн басаа Монгол үндэснийхээ урлаг, ардын урлагаа мэдхгүйгээр, ойлгохгүйгээр бас одоо шууд сонгодог урлаг руу ороод бас ойлголт нь хэр байх бол тийм ээ. Ер нь урлагийн боловсралд одоо хэр нөлөөлөх юм бол тэгэхээр үндэсний урлагаа мэддэг, ардын урлагийнхаа гайхамшиг мэдэрдэг байж бас цаашаа бас урлагийг ойлгодог болохоос зүг болов гэж бодож байна. Мэдээж хэрэг одоо сурагчдын амралтанд зориулаад энэ нүүдэлчдийн аялгау тоглолтыг тавина гэж байна. Энэ бол бас нэлээд зөв одоо арга хэмжээ болов гэж бодлоо да. Нүүдэлчдийн аялгау тоглолт дээр одоо тулгуурлаад асуухад мэдээж энэ маань бас одоо Монгол орны одоо өнцөг булан бурц суугаа, ястан, угсаатны одоо ах уй соёл, урлаг, зан заншлыг харуулсан бүтээл байдаг шиг санагдаж байна. Тэгэхээр яг энэ бүтээлийн талаар та бас өөрөө найруулсан баг тийм ээ. Тэгэхээр энэ бүтээлийн талаар бас жоохон тодруулж одоо мэдээж сая одоо хүүхдүүдийн амралтанд зориулж гэж байгаа учраас бас одоо ямархуу тоглолт юм бол гэж бас сонирхож байгаа хүмүүст энийг тодруулж хэлэх нь зөв баг тийм ээ. За үндэсний төв бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн тодорхой хэсгүүд маань одоо ялангуяа хүүхэд залуучууд зориулсан бүтээлүүд байдیں۔ Тэгээ ер нь ялангуяа хүүхэд залуучуудад зориулсан уран бүтээлийг ямар нэг тодорхой байдлаар урдталтанд тайлбарт хэлбэрээр явах юм бол их өр өгөөжтэй үзэж байгаа хүүхдүүдтэй ч тоглож байгаа уран бүтээлчтэй ч гэсэн бас өр өгөөжтэй байдаг гэдгийг бидний урд урдны тоглолтуудаас бас бид мэдэрч байсан. Ялангуяа оркестрийнхаа их найрлынхаа одоо тоглолтуудыг бид нараас хүүхэд залуучуудтай хамтарсан хэлбэрээр зохион байгуулж тэднэрт тайлбарт хэлбэрээр тухайн хөгжмийнхаа зэмсгийн онцлогийг үүсэл гарлын тухай тайлбарлах маягаар дууралтуудыг таниулах маягаар энэ тоглолтуудыг бид хийж үзэжсэн. Тэр маань их амжилттай хүүхдүүдэд одоо хөгжмийн боловсрол болоод урлагийн боловсролыг нэлээд тодорхой хэмжээгээр төлөвлөгөө олгоход их нэмэр болдог тоглолтууд болдیں۔ Тэгээд энэ ч утгаараа энэ жил манай маркетингийн алба маань нүүдэлчтэй аялгау концертыг сонгож авч тайлбарт хэлбэрээр бас тайлбарт концертын хэлбэрээр хийх гэж байна. Одоо энд тодорхой хэмжээний сургуулиуд одоо хамрагдах байх тийм ээ. За энэ тоглолтын нэг онцлог бол энэ тоглолтыг хүүхдүүд маань үзснээр ялангуяа Монгол орны дөрвөн зүг 8 зохист амьдарч байгаа Монголын үндэстэн ястнуудын дуу хоорын хоорондын ялгаа, онцлог, үүсэл, гарал, дээрээс нь хөгжим бүжгийн бас ялгаа, дээрээс нь ахуй амьдралын онцлогуудыг бас тэр нэг мөр тэр концертын хэлбэрээс болоод харчих боломжтой. Жишээлхэд л одоо ахуй амьдралын онцлог гэхэд л одоо баруун одоо зүүн зүгт амьдарч байгаа одоо бурайд түм маань гэхэд л одоо модон хоток тэр гэдэг одоо морин төлдөг тэргийг ашигладаг бол тэр маань тайзан дээр байж байгаа жишээтэй. Урд зүгт бол одоо тэмээн тэргийг ашигладаг бол тэмээн зэр тэр маань бас тайзан дээр байж байгаа жишээтэй. Тэрийгээ дагаад Монгол гэрийн дотор тал болоод гадна талын зохион байгуулалт тий. Тэгээ тэр Монгол гэрийн бас доторх гаднахыг бас хүүхдүүдтэй тайлбарлаад таниулах боломжтой болчихж байгаа. За дээрэс нь хой зүгт амьдардаг цаатангуудын урцыг бас бид нар тийм тайзан дээрээс харуулчих болно. За дээрэс нь мэдээж нөгөө цаандаа хөлөлдөг чаргыг бас харуулах жишээтэй ч юм уу ингээл үхэр тэрэг мэрэгэл амьдралын онцлог, эдгээрийн онцлогийг бас тайзан дээр зэрэг харуулахаас гадна бас байгалийн харуулна. Тэр дуулж ард талд нь урд талд нь дуулаад бүжгэлж явахдаа ард талд нь одоо жишээлбэл Алтай зүгийн одоо хэсэг явж байгаа тэнд одоо хөөми
одоо Баруун Монгол ардын дуу, Баруун Монголын бие биелгээ явж байхад ард талынхын байгаль нь одоо Алтай таван бүгдийн дурс гарах юм уу те. Алтай зүгийн одоо Баруун зүгийн маань байгалийн хамгийн онцлог хэсгүүд давхар дүрсэнд нь одоо ард талын фон болж явдаг жишээ те. Энэ концерт маань энэгээр ерөнхийдөө үзэгчдэд зөвхөн хөгжмийн боловсруулаас гадна Монгол орноороо бахархах, Монгол одоо орныхоо тодорхой үзэж чадаагүй хэсгүүдээ олж харах, тэрнүүрээ бахархах сэтгэлийг бас хүүхдүүд төрүүлэх зорилготой. За дээрэс нь зүгээр сонсдог морин уур маань ямар дууралтай вэ? Ширэн цартай морин уур, модон цартай морин уураас юугаар өөр дуурдгийг. За нуман уур гэж хөгжим юу вэ? Нуман уур нь одоо хаанаас үүссэн хөгжим гэх мэт чинь энэ мэтчлэнгийн зүйлсүүдийг бас бид нар хүүхдүүдтэй тайлбарлана. Дээрээс нь Монгол үндэсний энэ хөгжмийн зэмсэг бидний ахуй амьдралаас гаралтай гэдгийг бас ойлгоод авна. Дээрээс нь өөрийнхөө үндэсний урлагаараа бахархаж сураагүй хүн гадны урлагийг хамгийн түрүүнд бахархаж олж авна гэдэгт бол би бас өөрөө итгэлтэй биш байдаг. Мэдээж уртын дуугаа сонсож сураад морин уураа болж өгдөг 10 жилийн сургуулиудад одоо эрэгтэй хүүхэд морин уурын нэг тодорхой хэмжээний нотны мэдлэгтэй нэг тодорхой хэмжээний гэрийнхаа жаврыг үргэж их хэмжээний одоо сургалт явуулцдаг бол эмэгтэй хүүхдүүд нь бол ятг хөгжмийг одоо сургацдаг бол тэгээд нэг тодорхой хэмжээний богино одоо бэсрэг уртын дууд улаас сурцсан байх хэмжээтэй 10 жилийн одоо хөгжмийн боловсруулалтын хичээлүүд ингээд орчдөг бол бас Монгол хүн болж одоо Монголын урлагийг одоо өөрийн гэсэн мэдрэмжээр авч чадах юм бол тэр хүн яг жинхэнэ Монгол хүн болж өсөж төлөвшөх одоо их үндэс нь болно гэж бид тооцдог. Тэгээд шутгаараа бид үндэсний дууч эрдмийн чуулган маань хүүхэд залуучууд руу хандсан энэ одоо уран бүтээлүүдэд арай ч ирээдүйн үзэгчтэй хандсан энэ уран бүтээлийн бодлого бол байнга бид нар цаашаа төрөвжүүлнэ гэж тооцож явж байгаа. За энэ жил одоо 2 дахь удаага бид нар одоо хүүхдэд зориулсан дуулах бүжиг жүжиг тавих гэж байна. Дараа жилээс бид нар залуучууд зориулсан одоо мюзикл буюу дуулах жүжигийн хэлбэрийн одоо уран бүтээлүүд рүү орохоор төлөвлөө явж байгаа ч юм байгаа. Тэгэхээр тайлбарт концерт гэхээр бас мэдээж өмнө нь одоо тайлбарлаад одоо тайлбарынхаа дараагаар концерт нь явах юм байдалтайгаар явна гэсэн үг тийм ээ. Гэж яриад байгаа нэг хэсэг тийм минут юм байгаа юм л да. 10-аас 15 20 минутын хооронд бид нар ерөнхийдөө тоглолтынхаа ерөнхий багцыг тайлбарлана. Дээрээс нь зарим нэг хөгжмүүдээ гаргаж ирж одоо сонсох нь тийм. Жишээлбэл одоо манай энэ концертанд Баянгар аймгийн Шинжинс цумаас авчирсан чулуун царгил хөгжим бас нэлээд гол хөргийг гүйцэтгэдэг байх жишээтэй. Тэгээд энэ чулуун царгил хөгжмийнхаа дууралтыг тэр нутгийн одоо байгалийн чулуугаар яаж хөгжмийг үндэснийх найрал хөгжмөнтэй хамтарч тэгээд зэрэгцэж дуурж хүүг аялгаугаа одоо нэмэрлж болдгийг одоо хүүхдүүдэд бас таниулах жишээтэй. Ийм маягаар ингээд тайлбарт концерт хийх юм бол зүгээр сонсоод гараад юу ч ярихгүйгээр сонсоод гардаг концертаас илүү хүүхдэд үлддэг. Тэр ч утгаараа тэр хөгжмийг сонирхож сонсож одоо мэдэрч эхэлдэг учраас дараагийн одоо шинэ урлагийн боловсролтой үзэгчдийг бэлдэх бидний бас нэг алхмууд хийгдэж байна гэж бид ойлгодгийг. Тайзан дээр Монгол гэр уртс тэгэл одоо чарга ер нь нэлээд зүйл байх нь тийм ээ. Энэ одоо тулга тогоо гэл бүх зүйлс тэнд харагдана. Тэгээд ерөнхийдөө нэг үндсэндээ бол энэ концерт нь бол Монгол орныг нар зөв тойроод тэгээд нар зөв тойрохдоо тэр дөрвөн зүгийн ард түмний дуу хоолой хөгжим бүжгийн онцлог дээрээс нь хувцас хэрэглэл төлөвийн зүйлсийн байгальтай хамт нь үзээд ирэх нэг л боломжтой юм байна л да. Ер нь хүүхдүүдэд ийм боломжийг бол үндэсний дууч эрдэмтэн чуулга бол одоо яг тайлбарт хэлбэрээр ингээд хэлээд өглөөр бүр илүү их амархан тусгаж авах гэж бид ойлгож байгаа учраас маркетингийнхаа албаны зохион байгуулж байгаа ажилтнууд манай уран бүтээлчдүүд их одоо сэтгэл өндөр оролцсон гэж бид нар найдаж байгаа. Тэгэхээр үндэсний төвч эрдмийн чуулган тоглолтыг нэрэл одоо жуулчдад зориулсан тоглолт дээр нь одоо яг наадмын үеийн одоо тоглолт гэх зэргээр л хүмүүс мэдээд одоо бусад үед яг ингэж тогтмол тоглолттой байдаг шин сайхан уран бүтээлүүд төрдөг гэдгийг тэр болон хүмүүс сайн мэдгүй юм шиг санагдаад байдаг. Ирээд яг үзэхээр өнгөрсөн одоо онд тоглогдсон Алтан ураг бүжиг жүжиг үзсний дараа би яг харж исэн хүмүүс их гайхаж исэн ийм нүсэр ийм том ийм сайхан бас Монголд байдаг юм уу? Үнэхээр гайхаад дуу алдаад гарч хүмүүсийг бас нэлээд харсан. Тоглолтын дараа үзэгчтэй сэтгэл авах үзэгчдийн сэтгэл үнэхээр өндөр байсан. Тэгэхээр яг энэ жишээний хүмүүст яг энэ үндэсний урлагийг л хүргэх их одоо чухал юм гэж бодогдоод байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн наадмын тоглолтыг үндэсний төвчийн эрдэмтэн чуулга нэлээд голлож одоо тавьсан. Нэлээд онцлогтой урд өмнөх жилүүд ихээс онцлогтой нэлээд томоохон тоглолт болсон санагдаж байна. Энэ жилийн одоо наадмын тоглолтоор бас хэр зэрэг анхаарлаа хандуулж ажиллах юм бол
За ерөнхийдөө төрийн арга хэмжээнүүд буюу одоо төрийн хүндэтгэлийн тоглолтуудад бол үндэсний дуучин эрдэмтэн чуулга байнга ер нь оролцдог. Үндэсний дуучин эрдэмтэн чуулгын дуучид бүжигчид хөгжимчдгүйгээр аливаа төрлийн арга хэмжээг бол ер нь төсөөлөх аргагүй. Ягаад гэвэл мэрэгжлийн урлагийн эрдэмтэн театрууд дотор хамгийн олон хүний бүрэлдэхүүн хүнтэй. Тэгээ ялангуяа үндэсний гэсэн тодтоглоор одоо хамгийн их одоо уран бүтээлийн ариун сантай одоо чуулга бол манай чуулга байдیں۔ Энэ ч утгаараа биднэргүйгээр манай чуулгагүйгээр одоо аливаа төрлийн том арга хэмжээнд хүлээн авалтууд болоод баяр ёслол хүндэтгэлийн тоглолтуудыг төсөөлөх аргагүй. Энэ ч утгаараа бид нар өнгөрсөн жил төрийн хүндэтгэлийн тоглолтын баг үндсэн суур хундаамт манай үндэсний дуучин эрдэмтэн чуулга маань авч явсан. За дээрээс нь араас нь бид нар урлагийн ажилтны баяр гэж их том сайхан баяр болдог. Монгол улсын урлагийн ажилтны одоо өдөрт зориулсан тэр концерт хүндэтгэлийн концерт бол бас үндэсний дуучин эрдэмтэн чуулга бас бий дааж энэ жил анх удаа хийж байгаа. Ер нь бол урд нь бол дандаа хамтарсан байдлуудаар бүх театрууд хамтарсан байдлуудаар хийдэг байсан бол энэ жил манай үндэсний дуучин эрдэмтэн чуулга бол үндсэн бас бааз хорн болж үндсэн тоглолтын манай чуулга авч гарсан багш. Ингээд сүүлийн үед бол үндэсний дуучин эрдэмтэн чуулга дангаараа одоо юм хөө төрийн арга хэмжээнүүдийг бас нэлээд хийдэг болж байна. Одоо аргач байх манайх бол одоо хүч бүрэлдэхүүний хувьд ч уран бүтээлийн чадвар чанс санааны хувьд ч уран бүтээлчдийнхээ ур чадварын хувьд ч гэсэн үнэхээр өссөн залуучсан манай уран бүтээлчдийн бараг 90 гаруй хувь нь одоо 18-аас 28 насны залуучууд байна шүү дээ. Үндсэндээ бол тийм болохоор үндэсний дуучин эрдэмтэн чуулга бол сүүлийн үед бол одоо уран бүтээлийн ариун сантай болж байна. Уран бүтээлчдийн чадвар чансаа сайжирж байна. Ганцхан биднэрт нэг том бэрхшээлтэй асуудал байдаг. Монгол улсад ийм том үндэсний том чуулга эрдмийн чуулга маань одоо драмын улсын эрдмийн театр хоёр маань нэг тайзтай байдаг учраас бид нар нэг тайзан дээр одоо хоёр том эрдмийн театр одоо уран бүтээлээ төөрөхөд бол үнэхээр өндөрлөлттэй одоо тайзны болцоо бид нарыг одоо үзэгчдийн одоо тоо жилээс жилд одоо нэмэгдэж байдаг. Зах зээл маань үнэхээр энэ одоо өргөжөөд байдаг. Тэгтэл хоёр том эрдмийн театр нэг тайзаа одоо үндсэндээ бол булаацалдж штэ одоо энэ том эрдмийн тодтолтой хоёр театр маань нэг тайзан дээр ингэж булаацалдж одоо уран бүтээл төөрнө гэдэг нь үнэхээр уран бүтээлийн одоо уран бүтээлчдийн зориг зүрхийг бас ухаах юм заримдаа үнэндээ гарч байна. Одоо тайзны болцоо бид нар чинь тайзны нэг өдөртгөө булаацалдж авч байна. Одоо уран бүтээлчдийн үзэх хүсэл бол үзэгчд зөндөө байгаа гэдэг бид нар үзүүлж чадахгүй хоёр театр нэг тайзтай учраас үнэхээр хөрөлцөхгүй байх жишээтэй. Тэгээд энэ талаар бид нэр эрхчлээс одоо нэгэнд бид нар өөрсдийн гэсэн яамтай болсон. Яамдаа одоо асуудлыг бол аль хэдийнээс бид нар олон жилийн өмнөөс нэг танилцуулж одоо энэ одоо золон жаргалаа хуваалцж байна. Энэ жилээс одоо бид нар өөрийн гэсэн бүр яамтай болсон учраас энийг бодлогын хэмжээнд авч эрхчлээс үнэхээр ажил болгоно гэдэгт бид итгэж байгаа. Энэ талаарч бид нар эрхчил нэлээд энэ 13 онд бол нэлээд хүчтэй олон ажлыг өрнүүлнэ гэж бид бас бодож байгаа. Яг одоо чуулгын нөгөө рок попын уралдаа тоглолт болсны дараа би шинэ яамны сайдаас яриа авч байхад хэлжсэн санагдаж байна. Ер нь одоо үндэсний урлагийн ийм сайхан тоглолтыг би ер нь баг үзэж байгааг маань шинэ сайд болоод баг анхныхаа одоо тоглолтыг өнөөдөр энэ тоглолтыг би нээлээ. Үнэхээр энэ тоглолт надад ажиллах их эрч хүч өглөө. Би ер нь одоо үзэр үйлчлэгээ тоглолт болгоныг үзэгчээр дүүрэн байлгахын төлөө тушаа шийдвэрүүд гаргаж нэлээд одоо арга хэмжээ авч ажиллах болно гэж ярьж исэн санагдаж байна. Тэгэхээр мэдээж хэрэг одоо үзэр үйлчлэгийг үзэгчээр дүүрэн байлгахын тулд бас одоо тэр тайз тийм ээ танхим үзэгчийн танхим маань бас одоо хангалттай сайхан байх хэрэгтэй гэдэг. Яам маань одоо бас одоо нэлээд анхаарч одоо шинэ унд ажиллах байх тийм ээ. Ерөнхийдөө энэ театрын мэрэгжлийн одоо театрын барилга байшингийн хувьд бол одоо Монгол улсад үнэхээр дутагдaltaй байна шүү дээ. Одоо яг үндсэндээ драмын улсын эрдмийн театр, үндэсний дуучин эрдмийн чуулга, улсын хүүхэлдэйн театр маань нэг дор нэг дээвэр дор одоо ингээд уран бүтээл төрөөж байна. Энэ байшин барилга маань бас нэлээд удсан. Одоо орчин үеийн театрын одоо технологийн хөгжлөөс бол үнэндээ бол хоцорсон байна. Бид энийг бас одоо хаанаас нугаад яг үндсэндээ бол хойд урд хоёр хөрш мал гэхэд л зөвхөн зүгээр манай хилийн залгаа байгаа одоо Ирээн хот ч юм уу одоо Хөх хот ч юм уу те Ордос мужлэхэд л байгаарэгдсэн театр барилгууд нь лэхэд одоо манай Улаанбаатар хотод байгаа мэргэжлийн театруудаас хавцсангуй дээгүүр төвшөнд орчин үеийн техникийн технологитой шинэ театрууд баригдсан байх жишээтэй. Зөвхөн хоошоо хэл гарахад л одоо улаан үүд гэл ингээл хоошоо Владивосток ирхүү ингээл мужуудын театруудыг харахад үнэхээр манай Монголын театруудын одоо барилга байшин техник технологиос бол хавцсангуй дээгүүр болсон байна гэдэг нь харагдтiin. Тэгээд яг уран бүтээлчдийн ур чадвар чансаа уран бүтээлийн одоо чанар чансаа нь тэднээс тутах юм алга бид нарт барагч илүү ч юмуд бид нар байна. Ялангуяа урд төрш хойд төршийн зарим нэг уран бүтээлчтэй харьцуулахад бол бидний чадвар бол одоо үнэхээр дэлхийн түвшинд гарсан юм зөндөө шүү дээ. Одоо жишээлбэл Дүүрийн театр маань одоо Дүүрийнхаа театрын дуучдаар бид одоо үнэхээр бахархдаг, балетчдаар бахархдаг тэд нар үнэхээр дэлхийн түвшинд гараад ирлээ. Драмын улсын эрдмийн театрын манай
жүжигчдэхэд л үнэхээр дэлхийн шилдэг том одоо сонгодог жүжигчдийг үнэхээр одоо өстой бяр амтгтал хийж чадчихлаа. Манай үндэсний дуучин Эрдмийн чуулгал гэхэд ийм сайхан олон уран бүтээлчтэй одоо чиний түрүүний хэлдгээр үндэсний одоо ардын гэр гэдэг юмд тэр бий болж байсан тэр урлагийн төрлүүд жишээлбэл одоо бие биелгээ, морин хуур гэх ингээл одоо жишээ нь бие биелгээ за бүрээд түмэн бол одоо галаад ороод тойрон бүжгээ гэдгээс энэ одоо үндэсний бүжгийн хэлбэрүүдийг бүжгийн жүжиг болтол нь одоо хөгжүүлж чадсан байх жишээтэй. Орчин үеийн одоо үндэсний бүжгийн жүжиг болтол нь хөгжүүлж чадсан. Чиний түрүүний дурддаг алтан уурэг бүжгийн жүжиг бол бидний уран самдад бүжгийн жүжигчдийн зөвхөн нэг хэсэг нь бид одоо бараг 5 6 одоо бүжгийн жүжигчтэй болсон байх жишээтэй. За дээрэс нь ганцхан морин хуур одоо юу гэдэг номон хуур ятг гэл ингээд хөгжмийн төрлүүд маань одоо 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бараг 70 хүнтэй болж байгаа бид их найрал хөгжмийн хэмжээнд одоо дуурдаг болсон байх жишээтэй. Энэ бол гэхдээ ойл эдийн уламжилтай одоо Хувлын хааны ордонд 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй их найрал хөгжим байсан гэсэн. Энэний улбаар маань одоо үндэсний дуучин Эрдмийн чуулгад явж байгаа гэж бид бахархдаг нэг талдаа. Үндэсний дуучин Эрдмийн чуулга бол үндсэндээ 60 гаруй жилийн түүхтэй боловч ард түмний урлагийг бол үнэхээр мэргэжлийн тайзны урлаг болтол нь хөгжүүлж чадсан дараа бид бас үнэхээр бахархаж явдаг. Тэр ч утгаараа одоо бидний уран бүтээлүүд шилдэг байхаас арга байхгүй. Ард түмний ялангуяа монгол хүмүүсийн сэтгэл зүрхэнд хамгийн ойрхон одоо дуу хөгжим игшгэлүүлдэг учраас бидний үзэгчд ариун байхаас аргагүй юм байна. Тэгээд ялангуяа сүүлийн одоо тэр жуулчид зориулсан 6 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл явуулдаг тоглолт маань нэг хэсэг бол үнэхээр монгол үзэгчд их цөөхөн дандаа гадны үзэгчдэр дүүрэн байдаг гэсэн бол одоо сүүлийн хэдэн жилүүд бол үнэхээр үзэгчдийн бараг талаас илүү монголчууд байгаа даа. Бид энд бас их үнэхээр баярлж байгаа. Яг бол үндэсний гэсэн одоо үзэл маань сэрэгжээ эргээд үндэснийхээ урлагийг соёлоор бахархна гэдэг бол үндэстэн монгол үндэстэн гэдэг нь дэлхийд оршин тогтноход нэг том үндэс болж үлднэ гэж бид бас тооцдог учраас тэгээд чинь үндэсний урлагийн талаар сүүлийн үед одоо баримталж байгаа одоо төр засгийн бодлогын ч бас нэг талын одоо хүч ундаа гэж бид ойлгож байгаа шүү дээ. За ингээд соёл урлагийн онцлог мэдээлэл нэвтрүүлгийнхээ шинэ оны эхний дугаарыг бид үндэсний дуучин Эрдмийн чуулгаас үзэгч та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид үндэсний дуучин Эрдмийн чуулгын 2012 оны уран бүтээлүүдээс үзэгч та бүхэнд бас эргэж сануулж дурсаж бас ярьлаа. 2013 оны шинэ уран бүтээлүүд төлөвлөгөөт болон дахин сэргээнд тавих гэж байгаа. Ер нь одоо ямар уран бүтээлүүд чуулганд маань тайзнаа 2013 онд үзэгчдэд хүрэх талаар одоо мэдээллүүдийг хүргэлээ. Дээр нь ерөнхийдөө онцлог мэдээлэл нэвтрүүлэг маань тухайн нэг тоглолтыг онцолдог байгаа. Энэ удаа бид ерөнхий одоо 2013 оны төлөвлөгөөтэй уран бүтээлүүдийг ярилцсан. Ер нь бол онцлоод нүүдэлчдийн аялгау тоглолтыг бас онцлож хүргэлээ. Ягаад гэвэл энэ тоглолт маань сурагчдын амралтанд зориулагдсан одоо үндэсний дуучин Эрдмийн чуулганы тайзнаа тавигдах гэж байгаа тийм ээ. Тэгэхээр нүүдэлчдийн аялгау маань яг 1 сарын хэднээс тоглогдож эхэлнэ? 1-р сарын 12-13-ны өдөр мөн 21-22-ны өдөр гэдэг ийм 4 өдрөл тоглох боломжтой байгаа. 11 12 биш 1-р сарын 12 13 21 22-ны өдрүүдэд 4 удаа тоглогдно тийм ээ. Тэгэхээр энэ нүүдэлчдийн аялгау тоглолтын талаарх мэдээллийг үзэгч та бүхэн өнөөдрийн одоо нэвтрүүлгээс одоо тодорхой хэмжээгээр авсан бол хүүхэд багчуудаа бас амралтаар нь энэхүү тоглолтыг үзүүлвэл одоо ямар хэрэгтэй одоо ямар зүйлийг та бүхний хүүхдүүдэд ойлгуулах одоо тоглолт вэ гэдэг талаарх тодорхой мэдээллийг бас авсан гэж итгэж байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээ бид өвгөр өндөрлүүлж байна. Эх 7 оны Бямбар хэвтээд үзэгч та бүхэнд дахиад шинэхэн тоглолтын мэдээллийг хүргэж шинэ уран бүтээлчдийг үзэгч та бүхэнтэй уулзуулах болно. Баяртай үзэгчтэй.